Монголын залуучуудын холбоо үзүүлж байна. 2015 онд 3 дугаар сарын 28-нд Монголын залуучуудын холбооны 5 дугаар их хурал 12 жил завсарласны дараа хуралдсан байж байгаа. За энэ 5 дугаар их хурлаар бол бид хэд хэдэн гол бичиг баримтуудыг бол баталсан. За энэ дотроо бол бас Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн илтгэлийг хэлэлцэж ингэж баталсан байж байгаа. За энэ илтгэлийн хамгийн чухал санаа бол ерөөсөө Монголын залуучуудын цаашдын ирээдүй хэрэг ёстой юм бэ? Монголын залуучууд юуны төлөө ер нь амьдрах ёстой юм, юуны төлөө зорж тэмүүлж хүсэж мөрөөдөж явах ёстой юм гэдэг энэ бүх зүйлийг агуулсан ийм илтгэл байсан. Тэгээ энэ илтгэлийн хамгийн чухал хоёр санааг би энд та бүдэд тодруулж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээр гол санаа бол ерөөсөө Монголын залуучууд бол өөрийн Монголын өвдөөцийн энэ ухаанаар бид нар бас цаашид хөглөгдөж ингэж амьдрах ёстой байна гэдэг нэг гол санаа байсан. За дараагийн гол санаа бол өнөөдрийн амьдарч байгаа бидний нийгэм бол бидний хүсэж байгаа нийгэм бол ерөөсөө биш байна. Тийм учраас бид нар энэ нийгмийг жинхэнэ залуудаа сайхан амьдардаг ийм болгохын төлөө бид нар хэрхэн зөв ажиллах ёстой юм бэ? Энэ дээр Монголын залуучуудын холбооны шинэ бүтцийн дагуу үнссэн Монголын хамгийн шилдэг залуучуудыг агуулсан үндэсний залуучуудын зөвлөл маш аргатай шийдэл гаргаа гэдэг ийм даалгаврыг бол их хурл өгсөн юм аа. За ингээд их хурлын дараагаас үндэсний залуучуудын зөвлөл анх дугаар хурлаа хуралдаж өөрөлдвөл энэ их хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх энэ чиглэлээр бол ажиллаж эхэлсэн. За энэ анх дугаар хурлаас хойш бид нэр энэ зуны туршид дөрвөн бүсэд Монголын бүхий л аймагуд за дээр нь бүх дүүргийн залуучуудтайгаа бол бид нар уулзлаа. За ингээд уулзах явцад бид нар бас их хурлын шийдвэрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх. За энэ нь бидний гол байгаа онох ёстой зүйл нь юу юм бэ? Бид нар ер нь ямар улсыг хойч ирээдүй болцоод ингээд явж байгаа юм бэ гэдэг энэ бүх зүйлүүдэд бол тодруулсан. За энэ дээр хамгийн их анхаарал татсан зүйл бол хар жагсаалттай холбоотой их хурлын шийдвэрийн хүрээнд яригдсан асуудлууд байлаа. Тэгэхээр Монголын залуучуудын холбооны аймаг орон нутгийн залуучууд бол ерөөсөө хар жагсаалтыг юуны төлөө гаргах гэдэг юм бэ гэдэг энэ зүйлийг ерөнхийдөө томьёолоод ерөөсөө ганцхан зүйлийг бүх хүнд хүргье гэдэг энэ шийдлийг бол бид нар гаргасан байж байгаа. Энэ нь бол ерөөсөө хулгайчгүй Монголын төлөө бид нар хар жагсаалтыг хийж байгаа юм байна. Хар жагсаалтыг бид нар хийснээрээ ерөөсөө Монголын бүхэл салбар, Монголын нийгэм, Монголын төр, Монголын бизнес энэ бүх зүйл бол ерөөсөө хулгайчгүй болох юм байна гэдэг ийм л түүхэн шийдэлд бол хүрсэн байж байгаа. Тийм учраас өнөөдрөөс эхлээд Монголын залуучуудын холбоо энэ хар жагсаалтыг гаргах үйл ажиллагаагаа аль биесээр бол эхэлж байна. За энэ үйл ажиллагаагаа гаргахдаа бид нэр хулгайчгүй Монгол хөдөлгөөн гэж энэ хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлж байна. Энэ хөдөлгөөнд Монголын мянган залуучууд за бүр цаашлаад манай ахмадууд манай үе үеийн төлөөлөл болсон хүмүүс бол бүрэн оролцох юм боломжтой. За дээр нь энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөнд бид нар Монгол улсын бүхэл төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд за дээр нь манай эрдэмтэн мэргэд манай ахмадуудыг бүгд энэ бүгдэд оролцооч гэж ингэж бол уриалж байгаамаа. За өнөөдөр бид нэр 10 сарын 2 энэ бол Монголын түүхэнд хамгийн хар үйл явдлаар ингэж тэмдэглэж үлдсэн ийм өдөр байгаа. Өнөөдөр бол жишээ нь ардчлалын алтан хараацай зоригийг хэрсгийгээр алсан энэ өдөр. Энэ өдөр бид нар Монголын 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиас хойш Монголын эрх ашиг, Монголын ард түмний эрх ашиг за дээр нь үндсэн хууль болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эсрэг хийгдсэн 100 хар үйл явдлыг аль биесээр нийт ард түмэнтэйгээ хамтарч
нэрлэе гэж ингэж бол шийдсэн байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хар жигсаалтыг одоо гаргах энэ ажил маань хар үйл явдлыг нэрлэх энэ одоо өнөөдрийн эхэлж байгаа энэ ажлаар бол аль биесээр ингэж эхэлж байна гэж ингэж хэлж болно. Тэгэхээр энэ 100 хар үйл явдал бол үндсэндээ 92 оноос хойш одоо бидний хүсэн хүлээж ийсэн бидний одоо залуудаа сайхан амьдрий гэдэг тэр хүсэл мөрөөдлийг одоо үгүй хийсэн тэр 100 хар үйл явдал бол энэ бүгдэд чагсаж орно гэж бол бид нэр итгэж байгаа. Энэ үйл явдлыг бид нэр нийт олон нийтээс одоо хоёр янзаар асууна. Нэгдүгээр онлайнаар өөрөлдөл сошиал медиа, за дээр нь Монголын залуучуудын холбооны нээлттэй мэдээллийн шилэн систем хоёрыг ашиглаж олон нийтээр нэрлүүлнэ. За дээрэс нь судалгааны байгууллагууд, за жишээ нь түүхийн хүрээлэн, за аль биесны одоо төрийн одоо энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бүхэл байгууллагаас салбарт болсон хар үйл явдлуудыг нь одоо нэрлүүлэх байдлаар одоо энэ 100 хар үйл явдлыг бид нэр жагсаалтыг гаргана. За ингээд 100 хар үйл явдалд мэдээж зөвхөн 100 үйл явдал одоо дэвшигдэж орж ирэхгүй маш олон үйл явдлууд орж ирнэ. А энэ үйл явдлуудыг бид нэр олон нийтээс одоо нээлттэй санал асуух байдлаар ирэмбийг нь ингэж гаргах юм аа. За энэ үйл ажиллагаа бол 10 сарын 2-ноос 12 сарын 2-ны хооронд явагдана. За тэгвэл мэдээж эхэлж санал болгосон үйл ажиллагаа жишээ нь маргааш ихэд санал болгосон үйл ажиллагаа илүү их санал авчнаа гэж бол санаа зовох шаардлагагүй. 12 сарын 2-нд нэгэнд жишээ санал болгоход араас нь 2 сарын хугацаанд тухайн үйл явдал дээр мөн жигд саналыг аваад ингээд явнаа. За ингээд хар үйл явдлууд аль биесээр ингээд 1-100 хүртэл хар үйл явдал жагсны дараа бид нар энэ хар үйл явдлыг санаачилсан. За энэ хар үйл явдлыг одоо гүйцэтгсэн, зохион байгуулсан этгээдүүдийг аль биесээр хар жагсаалттай байршуулах юм аа. Өөрөөр хэлбэл хар үйл явдлыг одоо ямарваа нэг хэлбэрээр та санаачилж тэрэнд одоо шийдвэрийг гаргаж оролцсон бол аль биесээр ингээд хар жагсаалтанд бол багтах нэ гэж ингэж бол ойлгож болно. Ийм байдлаар өөрөлдвөл Монголын одоо сонгуулийн түүхэнд 2016 оны одоо бүх шатны сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хар мөртөнгүүд одоо тодорно гэж ингэж бол ойлгож байгаа. За мөн одоо өнөөдрөөс эхлээд эдгээр хар үйл явдлуудад оролцоогүй. За дээр нь Монголын залуучуудын холбоотой хариуцлагын гэрээ байгуулад ажиллах одоо шинэ цэвэр улс төрчид нарыг бид нэр цагаан чагсаалттай бас аль биесээр бүртгэж эхэлнэ. Хариуцлагын гэрээ гэж яагаад хэлээд байгаа вэ гэхээр ерөөсөө монголчууд хулгайчтай болсон. Өөрөөр хэлбэл Монгол улс одоо хулгайч нарын орн болсон энэ үйл явдал бол ерөөсөө хариуцлагагүй байдалтай 100% холбоотой. Тийм учраас бид нэр шинэ гарч ирж байгаа хүмүүсээс дахин хулгайч төрүүлэхгүй байхын үүднээс бид нэр энэ хариуцлагын гэрээ гэдэг зүйлийг аль биесээр Монголын залуучуудын холбоотой хийгээч. Энэ Монголын залуучуудын холбоотой хийж байгаа хариуцлагын гэрээ эргээд ард түмний өмнөөс одоо хариуцлага асуух энэ хамгийн чухал механизм болж ингэж бүрдэнэ. За эргээд дараа нь аль биесээр өөрөлдөл сонгогддог болоод одоо томилогддог бүхэл албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог, ард түмэн шууд хариуцлага тооцдог ийм хуультай болох одоо хамгийн чухал одоо зүйл болно гэж ингэж Монголын залуучуудын холбоо үзэж байгаа. Тийм учраас бол бүх нэр дэвшигч нартай бид нар хариуцлагын гэрээ байгуулна. Хар жагсаалтанд орсон этгээдүүдэд бол бид нэр нийт сонгогчдыг саналаа өгөхгүй байхыг бол одоо сонгуулийн өдрийг хүртэл бид нар уриалж ажилланаа. Цагаан жагсаалтанд орсон этгээдүүдэд саналаа өгөхийг Монголын нийт залуучуудад, Монголын нийт сонгогчдод бол бид нар уриалж ажиллах ийм одоо ерөнхий одоо төлөвлөгөө, за энийг одоо зохион байгуулах журам, за үйл ажиллагааны хөтөлбөрүүд бол гарч байна. Тэгэхээр энэ бүх одоо ажлуудад хамгийн түрүүнд манай Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл одоо аль биесээр нэгдэж байгаагаа илэрхийлсэн байж байгаа. За маргаашнаас эхлээд бид нэр Монголын үйлдвэрчний хэвлэл, ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, Монголын оюутны холбоо гэх мэтлэнгийн өөрөлдөл одоо нийгмийн гол төлөөллөд болсон энэ байгууллагууд. За цаашлаад манай одоо мэрэгжлийн холбоодууд, мэрэгжлийн одоо
ахмадын холбоодууд гэх мэтлэнгийн бүх байгууллагууд дээр бид нар энэ хүсэлтүүдээ бол аль биесээр илэрхийлнэ. Ингээд энэ бол өөрөөр хэлбэл Монголын нийгмийг, Монголын улс төрийг, Монголын эдийн засгийг хулгайчнараас одоо салгах ийм олон нийтийн хөдөлгөөн болж ингэж өргөжнөө гэж ингэж итгэж байна. За довчтой мэдээлэхэд бол ийм байна. Ингээд сая бас манай зоригийн хандлагын буруу гэмжихээр танахаас хэнийг инжих салтанд багтаах юм. Тухайн үеийн цагдаа ерөнхий газрын даргуулсан мөрөнгөө эсвэл хэнийг вэ? За төгсгөлөөс нь эхлэх үү? За тий. За мэдээж зоригийн хандлагын эзэн өнөөдөр хүртэл бол тодорхойгүй байгаа. Гэхдээ энэ бол өөрөө одоо Монголын түүхэнд үлдсэн хамгийн том хар үйл явдлаар ялчгүй нэрлэгдэнэ. Тэгэхээр бид нар яг бидний үйл явдал нэрлэх одоо гарааны цэг бол эндээс эхэлж байгаа шүү л гэдгийг өнөөдөр зориуд сонгож өнөөдөр энэ хэвлэлийн бохирлыг хийж байгаамаа. За дараагийн нэг юм та цагаан чагсаалтанд оруулаад ингээд сурчлах гэдэг юм шүү гэ. Тэгэхээр мэдээж шин цэвэр хүмүүс нийгэмд өөрөө танигдах шаардлага бол байгаа. Тэгэхээр сурчилгаа байлаа гэд тэрүүл жишээ нь буруу зүйл биш юм аа. Өөрөлдөл цэврээ өөрөө илэрхийлээд би цэвэр байна, би үнний одоо талд байж, шударга байж ажиллаж чаднаа гэж илэрхийлж байгаа тэр хүмүүс бол өөрөө бас эргээд тодорхой хэмжээнд хариуцлага үүрч чаднаа гэж илэрхийлж чадж байгаа тийм хүмүүс байна. Тэгэхээр бид нар бол зохион байгуулалттай сурчлах тийм ажиллагаа бол шууд зохион байгуулахгүй. Сонгуулийн кампанит ажлын хугацаа гэхээр тухайн хүн бол өөрийнхөө сурчлагыг сонгуулийнхаа хуулийн дагуу хийгээд явчихна. Тухайн хүн харин үнэхээр цэвэр шудраг хүн мөн үү биш үү гэдгийг бол бид нар ард түмнээс бол асуунаа. Магадгүй жишээ нь бидний мэдэхгүй ард түмэн дотроос мэдээд энэ бол ийм хүн штэ гэдгийг ил хэлээд гаргаад ирэх тохиолдолд тэр хүнийг харж гисалт руу шилжүүлээл ингээд явчихна. За хар дээрээ бас мөн адил. Цагаан руу бид нэр цагаан штэ гэд ингээд дахиад ороод ирнэ. Тэрийг өрөөсөө үгүйсэх арга байхгүй. Өөрийгөө цагаан гэд ороод. Тэгтэл ард түмэн энэ хүний чинь ийм үйлдэлүүд нь тэртээ дэргүй ингээд хийчихсэн үйлдэлүүд нь билээхэн байж штэ. Энэ бол хар руу орох ёстой штэ гэд ард түмэн саналаа өгчгөл юм бол бид нар тэрийг хар руу нь оруулаад хараар нь зарлана л гэсэн ийм санаа явж байгаа. За дараагийн нэг зүйл бид нар 4 сард үндэсний залуучдын зөвлөлийн хурлаар харж гисалтыг гарга гэдэг тогтоол гарсан. Энэ дээр бид нарт бас бэлтгэл шаардсан. Яагаад тэгэхээр бид нар зүгээр ингээд ард түмнэр одоо тий гэдэг ч юм уу эсвэл залуучдын байгууллагаар ингээд нэрлүүлэхээс гадна эцсийн үр дүнд шууд нөлөөлөх ийм л одоо зүйл байсан. Тийм учраас бид нар 10 сарын 2-ны хүртэл энэ харж гисалтыг хэрхэн гаргахгүй хар үйл явдлыг эхэлж гаргаад үйл явдлаас нь өөрөөр нэгэнт үйл явдал нь тодорхой, мөрөн тодорхой, хар мөртөө ийм хүмүүсээ ингэж шууд тодорхой гаргах нь бол илүү одоо үнэнд нийцсэн ийм ажиллагаа болно л гэж ингэж үзсэн. Тийм учраас бид нэр 10 сарын 2-ын хүртэл бол бэлтгэдээ хийсэн юм аа. За манай Монголын залуучдын холбооны одоо бүхэл үйл ажиллагаа бол нээлттэй ил тод бие даасан байх энэ зарчим дээр бол тулгуурладаг. Тэгээ энэ агуулгаараа бидний хийж байгаа энэ ажил өөрөө та бүгдийн за цаашлаад бүхий л одоо хууль хяналтын байгууллагын за цаашлаад нийт сонгогчдын хяналтын дор явагдаж байгаа ийм арга хэмжээ юм аа. Тийм учраас юу гэдгийг одоо хэн нэг хулгайчийнх нь одоо захиалгаад нөгөө хулгайчийг цагаан болгох эсвэл нөгөө хулгайчийг хар болгох ийм ажиллагаа бол бид нэр хэрхэвч хийхгүй. Ягаад гэхээр бид нар өөрсдөө Монголын ирээдүй. Тийм учраас энэ бүгдэд бол бид нар та бүгдийг бас хатуу хяналт тавьж ажилласаа гэж ингэж бас хүсэж байгаа юм шүү. Энийг ард түмэн шийднэ. Өөрөөр хэлбэл бид нар бол нэг сонгогч гэдгээрээ л тэнд саналаа өгнө шүү дээ. Одоо Мөнхбат бол залуучдын холбооны ерөнхийлөгч учраас энэ асуудлыг оруулахгүй шийдэхгүй. Би бол Мөнхбат гэдэг сонгогч учраас л би өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө одоо байж байгаа мэдээллээр тэр хүнийг энийг хард нь оруулъя, энийн цагаан нь оруулъя гэдгийг нь өөрөө шийдээд явна. Тийм учраас өөрөлдөл бүх хүн энд саналаа өгөх боломжтойгоор л бид нар зохион байгуулж байна. Өөрөө чи сая сүүлчийн хоёр асуудлууд ингээд асуудлыг ингээд та нар ялгаагүй хийж мэдээлэлээс албан яхан. Гэтэл нийгэмд байгаа гол зарчмын фокусыг өөрчлөлтөд байгаа юм. Субъектив болгоод
А бид нар яагаад энэ хулгайчгүй Монголын төлөө гэж дэвшүүлсэн бэ гэхээр бидний ирээдүгээс, бидний эрүүл мэндээс, бидний боломжоос бид нар сүүлийн 20 жил замбраагүй одоо нуугдсан цөөнхийн хүрээнд юм алдчихжээ. Одоо хамгийн сүүлдээ сая асууж байна. Энэ хоёр хулгай хийх угаасаа буруу гэдэг дээр Монголын залуучууд нэгжээ гэж байна. Түүнээс биш одоо тэр зарим сая сэтгүүлчдийн асуултад баг хулгайс найд, их хулгайс найд гэж өдрөө хэлүүлдэг байгаа. Бид цаашдаа Монголын нийт хүн амын 68% залуучууд гэж энэ 68% залуучууд өөрсдөө эх 20 жил, эх 30 жил идэвхтэй сайхан амьдрахын төлөө энэ 2016 оны үндсэн хуулиар хүлээсэн сонгогдох эрхээ эдлэхдээ нэг зөв зарчмыг бий болгооч л гэдэг. Энэ нь юу гэхээр хулгайчгүй Монголын төлөө. Хинч юуч хулгай хийх ёсгүй. Хулгай бол угаасаа хулгай. Түүнээс биш одоогийн шиг их багын ялгаа болгож тэр нь буцаад хулгай гэдэг муу энэ зарчим руугаа төөрөлдөж байгаа учраас энийг болио гэж байгаа учраас өнөөдөр та бүхэн нээлттэй байгаа нь бидний ирээдүгээс, бидний цагаас, бидний боломжоос, бидний үр хөвгтийн бий болох тусдаа сайн сайхан амьдралаас 2016 оноос хойш нэг ч төгрөгийг бид хулгайд алдахгүй, нэг ч цагийг хулгайд алдахгүй төлөө өнөөдрөөс эхэлж хулгайчгүй Монголын төлөө гэдгийг хөдөлгөөнд шат шатанда бүх хэвлэл мэдээлэл бүх залуу хүмүүс нэгдээсэй уриалж байгаа маа нэгдээс нь. А мөн хоёрдугаар яагаад вэ нэг бид ярьдаг шүү дээ. Бид цэцэрлэгдэг, бид бүх сошиалаар ярьж байгаа шүү дээ. Нэг өнөөдөр 2 маргаашинтай тэнцэнэ гэдэг. Гэтэл бидний нэг өнөөдөр 2 биш 20 маргаашин төлөө 20 маргааштай тэнцчихэд байхад бид яагаад дуугаад. Ядаж бид өнөөдөр дуурчээж, нэгдчээж буруу зүйл болсон байна гэдгээ хүлээн зөвшөөрчөөд шинэ юмны төлөө явах хэрэгтэй болгоос биш та нар хин нэг улс төрчийг нэг жагсаалтаас авч нөгөөр нь хийх гэдэг, нэг нь ногооноор будаад, нэг нь шараанаар будаад, нэг нь удаанаар будах гэдэг энэ асуултыг аль болох манай сэтгүүлчд, манай хэвлэл мэдээллийн маань битээ асуугаач. Буруу нь юу байсан юм? Яагаад буруу болцсон юм? За үнэхээр буруу болцсон юм бол дахиж Монголын төлөө, Монголын ирээдүйд өөрийн хүч хөдөлмөрөө оюун ухаанаа зарцуулъя гэж байгаа энэ залуучууд маань тодорхой болох. Үнэхээр чи бидний төлөөлөл болоод Монголын төлөө явъя гэж байгаа юм бол алдаа гаргуул, хулгай хийвэл уучлаарай. Хичнээн бид нартай хамт хулгайчгүй Монголын төлөө байсан юм гэсэн гэж өрөвдөх юм байхгүй. Зарчмаа ил болгоё гэдэгтээ бид санал нэгдсэн учраас энэ сууж байгаа маа. 100 хар үйл явдал. Ерөөсөө 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойш л бүх үйл явдал. Сонгуул хүртэл. Залуучуудын холбоо гэдэг бас танаа нэг уриалга байсан. Тэр юуныг хэлбэл мэдээлэл өгч. Энд энэ хар чигсаад, хаан чигсаад ийм асуудал багтж байгаа. Ерөнхийдөө бошиг гэдэг бол хамгийн энгийнээр ойлгох юм бол босгол гэсэн үг. Босго. Одоо жишээ төрийн бошиг гэх юм бол төрийн босгол гэсэн үг. Тэгэхээр өөрөлдөл одоо төр рүү орох гэж байгаа хүмүүст бид нар босго үсгэж яана л гэсэн ийм санаа. Тэгэхээр босхийг бид нар босгох гэж байгаа ийм залуучууд байхгүй. Тэгэхээр төр рүү өнөөдөр хулгайч оруулахгүй байх тэр босхийг л бид нар энэ харж гисаалтаараа хийж өгч байгаа л гэж ингэж шууд ойлгож байна.